Босоо шагдар 1917 оны орчмоор Засагдхан аймгийн Эдэн дүүрэгч вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн харьяат Босоо гэж нутаг хошуундоо онцлон нэршсэн шагдар бол орон нутгийн том жижиг ямар нэгэн наадамд бараг босоогоороо үлддэг болохоор ингэж нэрлэжээ. Шагдар Арслангийн удам угсаанд барилдаж байсан хүн төдийлөн байхгүй боловч эхийн талдаа бяртай чадалтай хүмүүс байснаар барахгүй. Нэг эмэгтэй дүүн өвөл идшээ хийж байхад хүн ирээд айл асуухад нь бодын бүхэл хөлдөө хөлийг өрөөсөн гараараа барь айл зааж өгч байсан бяртай нэгэн байжээ. Шагдар 18 нас хүрмэгц дуу хоолойн бүдүүрж хүзүү бээр нь бүхэн шинжтэй болж сосрын энхүү бүх булхан гэсэн өвгдийн үг жаалхыг улам зоригжуулан урам хайрлан барилдаж эхэлжээ. 1913 оны зуны адаг сарын 15-нд Тэсийн хүрээний Майдрын их наадамд Түшээд хаан, Сайнавин хаан, Засагт хааны нэр цуутай олон гаруун алдар цултан цугларсан өргөн дэлгэр наадам болоход шагдархүү 2 давж 3-ын даваанд Сайнавин хааны Сингээ заантай барилдаад зааны дархан мэх тонгороог хариулж давхар ачих мэх хийж даваад улмаар бие булгийн цог бодрах гэдэг даншигын арслан горхиж далай чанхар вангийн вандан заантай үлдэж түрүүлэхэд наадамчин болон хурам бүжиж баяр хүргэн Эрдэн дүүрэгч вангаас сайн бүх тодорлоо гэцгээж байжээ. Шагдар яргай махтай махны хувьд яв цав таарсан их уран гой биетэй бэлхүүс нарийн 2 м гаруй өндөр сайхан бүх байжээ. Арслан эд үедээ завхан Хөвсгөлийн наадмуудад барилдаж байгаад хожуу 35 нас хүрч байж улсад зодогсоны цөөхөн барилдах шалтгаан болжээ. Түүний гол өрсөлдөгч нь Нанзад гэгч бүх байсан бөгөөд маш үнэнч барилддаг учраас аймаг хошуу овооны наадамд барилдах бүртээ үргэлж хайж байсан төдийгүй нэг ч бууж өгөөгүй эрхэм сайн чанартай бүх байжээ. Босоо шагдрыг эд залуухан явхад нь нутгийн нэгэн цуутай баян айлын гэрийн эзэн Төвшин гэгч түүнд нэрмэл Монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон өөрийн 6 хантай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж хэрв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ? Гэх зэргээр доромжилсон шагдар тийм үү чамд бурхан тэнгэрээс зуд турхан хулгай худ чон нохой хүчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин дэнхийг миний ганц бие дээсэн юм хөө гэжээ. Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигтэн тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр өөрийн ганц биеэрээ тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугаа. Хэрв чи ингэж ядваас би чамайг үнэхэрийн их бяртай хүн юм гэж бодъё. Түүнээс биш хүн хүнээ өргөх унгаах мэтийг ямар их бяртай гэх вэ гэх зэргээр элдвэр хорыг нь маацсанд босоо шагдар тэслэгүй. Гэнэтхэн ухсхийн босож өөдрүү нь шууд үүж очоод сэрвээгээрээ тотхыг нь өргөөд урагшаа зүтгсэнд шинхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж ханыг нь шир хатуу газраар зурж доторх хогшлынхоо хамт босоо шагдрын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ. Үүнд сандарч төвчсөн төвшинч бачимдан одоо боллоо гэж шагдар тэлсэн тай цаатах нь арай гэж зогссон харин хориод алхамжирч хоньны хашааны өмнө аваачиж орхисон байваа. Энэ явдал тэр хошуу нутгаар хэлцэгдэж хошуу нутгаараа шагдрыг ихэд шагшин гайхсаар одоо домог болон үлджээ. Түүний барилдааны амжилтаас дурдвал 1924 оны 10 засгийн наадамд барилдаж 10 хэрийн банд арслантай үлдэн үзүүрлжээ. Ардын хувьсгалын 3 жилийн баяр наадмын 674 бүхөөс хан хинтээ уулын аймгийн бүх босоо хэмээх самдан аврагтай үлдэн төрүүлж улсын арслан цол хүртсэн байна. 1925 оны улсын наадамд 920 бүхөөс вандан, самдан, жамин авраг нартай дөрөв төлдөж жамин дөвдөг шороодсон байна. Нэгэн удаа өөрийн эзэн ноён дүүрэгч ван Цэдэн содномынд очиод байх үеэр нь ноён чамайг ер нь горьгүй их тэнхээтэй гэлцэх юм. Би чиний чадлыг нүдэрээ нэг үзэх юмсан. Даанч ойр хавьд үүнийг өргөчих гэмээр юм алгадаа гэж ярьж суужээ. Тэндээс ноён гадаалж босоо шагдарч даган гарч уяатай морины зүг яаралгүй сажлан явтал ноёны зоогийн гэрийн гадаа өхрийн нойтон шир 2 талаас нь бариад мөнгөнөж байгаа 2 хүнийг хараад дөхөж очиод шагдрыг дууджээ. За хөө энэ ширийг голоор нь бүсэх гэж энэ 2 хутган даахгүй мөнгөнөж байгаа юм байна. Тэгж ажил болгоод яах вэ? Чи шуудхан цуу татчих юм биш үү гэж тоглоом шоглоомын завсар инээмсэглэн хэлсэнд шагдар тэрхүү ширийг шүүрэн авч шанааны 2 годонгоос барьж үзээд бодлогошрон дийлдэхгүй биз дээ. Үзье дээ. Хэрв дийлвэл ноёнтон юу хайрлахсан бол би чамайг энэ ширийг цуу татчих юм бол өндөр борыгоо өгнө гэжээ. Ноёны өндөр бор гэж хошуу нутагтаа сайхан гэгддэг
хэлдэг морины нэг гэжээ. Тэгээд шагдар үнэн байгаа даа гэж өөрийн ирэхгүй асуув. Үнэн би хэлсэн амандаа хүрдэг хүн гэжээ. Энэ сацуу шагдарт бэр хүч нэмэгдэх шиг болж ширний хоёр годноос сайн барьж байгаад гинэд хүчлэн татсанд өхрийн нойтон шир яг голынхоо зийг дагаад дуу шуугүй тууран төдхнөө хоёр сайхан тал шир болгон дэрэ. Ингэж босоо шагдар нэг сайхан өндөр бүр мөртэй болж нэр алдраа улам дуурсгсан ажгуу. Нутгийн нэг айлын нас үйгүй эцэн сарлагын бүх галзууран нэгэн аимшиг дайсан болон эцэн ойртсон бүхнийг хүүлэхээр занал хийж айл амтанг хэрт хийлгэж байгааг босоо шагдар дуулангууд мориндоо мордон хурж очижээ. Ингээд шагдар мориноосоо буугаад галзуурсан бухны өдөөс очиход галзуу бух улааннууд эргэлдүүлэн дайрав. Энэ үед шагдар эвэрдэн авч ташаалдан унгааж хүзүүг нь хуг мөшгөн алж айл амтныг амаржуулсан гэдэг. Хэрбээр 40 иргэм насандаа хоёр шуудайтай гурилыг ганцаар өргөн тэмээнд тэгнэн ачиж байсан байна. Өөр нэгэн сонин баримт өгүүлбэл 1932 оны Баруун Хөдөн аймгийн эсэргүү Уймэн дэгдсэн жил гэдэг. Эсэргүү бослог гаргасан хэсэг бүлэг итгээд сарниж эхлэхдээ нэгэн хэсэг лам хар нийлсэн эсэргүүчүүл Эрдэнэ дүүрэгч бангийн хүрээний дэргэд хижээнээс байдаг хэдэн хятад пүүсний бэхэлсэн том дааман хаалгатай өндөр шавар хэрэм дотор шивээлэн бүжээ. Тэндээс ийш тийш хамаагүй буудаж хүмүүсийг ойртуулахгүй байсаар их төлөв сум дараа дууссан бололтой сүүлдээ чимээ аниргүй хориглон байхад хэсэг хүмүүс очин хэрмийг даван орж хараахан болохгүй тул их дааман хаалгыг эвдэж орохоор оролдон байжээ. Гэвч захыг нь төмөрлөн бэхэлсэн зузаан банзан далавч бүхий том дааман хаалга тийм чамар эвдэрч өггүй ядаж цөхөн байтал тэр үеэр тэнд очилдсан босоо шагдар гинэ. Алив та нар холхон байж бай. Би нэг дайраад үзийгээд нилээд зайтай очиж зогсоход зарим хүмүүс дотроо инээд нь хурж бүх хүн тэнэг гэдэг үнэн юм да. 10 гаруй хүн илбээд эвдэж чадаагүй дааман хаалгыг химх мөргөх гэж хуцухан шиг зогсож байх юм гэж шивэр авир ярьж байжээ. Гэтэл шагдар ирчээрээ гүйж очиод хүчээрээ мөрлөн дайрсанд дааман хаалганы хоёр далавч углуургаараа хуг усран дуу шуутайгаар цааш унсан гэдэг.